Нөгөө нэг эмгтэйгээ гоё харагдуулах хэрэгтэй шүү дээ мэдчихсэн тий. Би 94 тэндээс ярьж байгаа. Намаг юуны төрөнд ингээ контенттай урьж оролцуулж аваад баярлалаа. За үйл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэлт менежмент одоо яг манайхны нийтлэхээр ярьдаг юм property management-ийн чиглэлээр ер нь салбартаа ингээд ажиллаа явж байгаа. Одоо компани маань байгуулагдаад 5 жил болж байна. Аясгалцын үйл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг яг энэ салбарт ажилласан хугацаа гэвэл одоо ингээд бараг 10 дахь жил рүү орж байгаа. Тийм тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн менежментийг яг нөгөө олон улсын чиг хандлагад нийцүүлж хөгжүүлэх зорилготой л ажиллаж байгаа гэх юм уу да. Таны шинээр томьёосноор бол байгууламжийн менежмент тийм барилгын компаниас байгууламжийн менежмент рүү шилжиж байгаа энэ процесс нь яг ямар байдлаар явж байна? Барилгын компани маш олон инженерүүдийн ур ухаан тий маш их цаг хугацаа, маш их хөрөнгө зарж ийж тухайн барилгын байгууламжийг ашиглалтанд оруулаад бүтээн байгуулалт хийгээд хүнд өгж байгаа шүү дээ тий. Тэгээ тэрийг одоо яг энгийнээр хэлэхэд хин нэгэн одоо мэрэгжлийн бус хүмүүс хүлээж авч явсаар ирсэн. За мэдээж нөгөө инженерийн шугамшуулчээ дид бүтэц тийм ээ цахилгаан одоо юу үзэлч гэдэг юм уу инженерийн шугамшуулчааг бол мэдээж мэрэгжлийн хүмүүс хүлээж авч байгаа. За тэгэнгүүт нөгөө нэг дундын өмчлийн одоо талбай гэж гэдэг тийм дундаа ингээд ашиглаж байгаа эд хөрөнгүүдийг мэрэгжлийн бус хүмүүс хүлээж авч байгаа нөрөө одоо манай энэ өнөөдрийн одоо Улаанбаатар хотын нөнгө үзмж одоо муухай болсон тий ингээд юм дандаа юм сөөхтөр асуудалтай тий сөөх нь маш их үртэй үгүй бол маш их авлагатай тэгээ оршин суугч нарын сэтгэл ханамж муутай тухайн үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг одоо унах шалтгааныг бий болгож байгаа гэж үзэж байгаа байхгүй. Одоо ингээд тухайн барьж байгаа компани нь барилгын одоо арчилгааны тортлогоог нь 3 жилийн хугацаанд хариуцаад авч явах хэрэгтэй гэдэг дийлэнх масс ойлголт юм аа гэдэг. Тэр яг зөв ойлголт уу буруу ойлголт уу? Барилгын компани 3 жил нэмэх нь 1 жил. Тэгээд ингээд нэг 4 жилийн хугацаанд тэр сууд цөмөрлөгчдийн холбооны ажлыг хийхгүй, хогийг ачихгүй, цэвэрлэгийг хийхгүй, харуул хамгаалтаар хангахгүй, тийм ээ. Тэд нар юу хариуцах вэ гэхээр зөвхөн тухайн барилгынхаа одоо нөгөө инженерийн шугамшуулчээ, тий яг ийм нөгөө нэг юм томоохон одоо чинь дээвэр, фасад, дид бүтэц тэгээд нөгөө үндсэн хийцлийнхаа асуудлыг л хариуцаж явж байгаа юм. Тэгээ энэ айгуу тийм зөв асуулт л та. Барилгын компаниуд маань яагаад энэнд ингээ хүлцэнгүү хандаад ч юм уу энэ ажлыг нь хийж өгөөд идэг вэ гэхээр дараачийн төслүүдийнхаа үн цэнийг хадгалахын тулд тий дараачийн борлуулалтанда дэмтэй байх зорилгоор энэ ажлыг хийгээд идэг. Үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах тий нэг юм 5 үзүүлэлт, гол 5 үзүүлэлт байлаа л да. Байршил, орчин, за тэгээ сургууль цэцэрлэгтэй ойр байх, тэгээ тэр нөгөө нэг үйлчлэгээ энэ төр гэх юм үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Хөрөнгийн менежментийн үйлчлэгээ ингээд ороод ирцээ. 5 үзүүлэлт донд. Тэгэхээр нэг талаасаа нөгөө хүмүүс маань худалдаа авагч нар маань одоо үн цэнтэй үйл хөдлөх хөрөнгийнхаа үн одоо тий байдлыг хин нэгэн дундаасаа сонгогдож байгаа хүмүүс даатахыг хүсэхгүй байна. Жишээ нь ингэдэг штэ бид нар бас ингээд судалгаа хийж явж хахад жардины менежмент үнэхээр бас сайн байдаг. Тийм тэр бол анханасаа хөрөнгийн менежментийн үйлчлэгийг бараг анхдагчдын нэг байхгүй. Тэгээ тухайн жардинд зориулж гаргаж ирсэн. ISO стандарт авсан. Тэгээд жардин руу оронгууд тэр орц руу ороход ингээд хизээч ороход ингээд ийм шалны алчуурын цавцгаан байж байгаа. Эн чинь өөрөө нөгөө үн цэн аваад байгаа байхгүй тий 5 дух байгаад байна. Тэгээд төлсөн мөнгөндөө ингээд ийм одоо ийм сэтгэл ханамжтай байгаад байгаа зүйл байгаад байгаа байхгүй. Одоо бид нэр ингээд зарим төслүүд дээр ингээд санхүүгийн аудит орно шүү дээ. Тэгээд тэнгууд ингээд сөөхийн дарга нар нь хувь данс руугаа аваад ямар ч зардал баримтгүйгээр үгүй тэгээд ингээд үрдсэн тэг байгаад байгаа байхгүй. Тэгээ нэг талаасаа оршин суугч нар мөнгө төлөөд байгаа юм уу гэхээр төлөөд байгаа хэсэг байгаа тий а төлөхгүй байгаа хэсгүүд байгаа. Төлөхгүй байгаа шалтгаанаа манайхан юу гэж тайлбарладаг вэ гэхээр сөөхийн даргын хийж байгаа ямар ч итгэхгүй тий итгэхгүй оролцдог мөртлөө төлбөр төлдөг асуудал дээр очихороо л нөгөөх нь ингээл тайлан тавиагүй гэл ингээл тий тэнгүүд үнэхээр оршин суугч болгон тайлан хүсэж штэ. Түүс сөөхийн дарга гүйцэтгэх захирал хийж байгаа юм бол тайлангаа тавил та.
Тэгээ сар болгон хүмүүсээс авж байгаа 20 30 сая төгрөгийн зардлаа яаж зарцуулсан юм? Тэ? Тэгээ тайлангаа үнэхээр нэг нөгөө тавиач тий. Гэдэг зүйлүүдийг гээд амар одоо хуульчлах тий. Одоо уг нь хуулиндаа байгаа л да тайлангаа тавих ёстой. Тэгээд яагаад тэр хүмүүс тавихгүй байгаа вэ? Нэг шалтгаан тэр хүмүүс мэрэгжлийн болсон. Төлбөрөө төлөхгүй байгаа айл яах юм? Ямар арга хэмжээ авах юм? Сөөх хохироо яваадах юм уу? За төлбөр бүрэн гүйц төлөгдөхгүй байгаас шалтгаалаад төлбөр төлөөд байгаа айлууд нь бас хохироо яваадах юм уу? Ер нь бол явж иргэн ялаад байдаг. Одоо нэг юм сөөхийн төлбөрөө төлөөгүй тал нь ялаад байдаг байсан байхгүй. Тийм тэгэхээр одоо дахиад хэлнэ. Мэргэжлийн бус удирдлага. Мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа. Өөрсдийнхөө ажлыг мэргэжлийн хамгаалж чадахгүй. Сөөхийн төлбөрийг төлөхгүй байгаа айл ер нь төлөх үүрэгтэй гээд иргэний хуулийн 147 дугаар зүйл дээр байгаа. Уг нь бол тэгээд тэрийг нөгөө манай сөөхийн дарга нар ч юм уу хада хамгаалж чадахгүй. Дандаа өвөнд нь ундаг. Юу гэхээр тайлангаа тавиаг үстэй. Гээл те. Ер нь өсөөх хариуцлагагүйгээс болоод унаад байна те. Бараг би төлөөгүй. Одоо та нар намайг эрүүл аюулгүй орчинд амьдруулнаа гэсэн гээд хэлдэг тийм ээ. Тэгсэн хэрнээ нөгөө сөөхийн дарга нь эрүүл аюулгүй орчинд бас амьдруулж чадахгүй байгаад байдаг тийм. Тэгэхээр энэ болгон чинь өөрөө ингээд юм нэг юм чөтгөрийн тойрогт орсон юм шиг байгаад байдаг байхгүй. Тэгээ одоо ингээд сөөхийн хууль одоо ингээд шинжилсэн найруулга явагдаж байгаа. Тэрэн дээр нэг зүйл залт орж ирсэн мэлээ. Юу гэхээр төлбөрөө төлөхгүй байгаа айлыг одоо нөгөө Монгол банкны мэдээллийн санд оруулнаа гэдэг. Ямар нэгэн байдлаар юм төрийн үйлчилгээг авах эрхийг нь хязгаарлагч гэдэг юм уу? Бид нар нэг юм ингээд заавал ингээд төлбөр төлдгиймаа гэдэг нэг юм тасах хэрэгтэй байгаа байхгүй. Тэг ингээд яагаад төлөхгүй байх үндслэл байгаа юм? Энд чинь одоо ингээд тий та тэр одоо ингээд юм коридороор төлбөрөө төлөөгүй гэж яаж явж чадчихна тий хүнд ингээд яаж дайгдаж амьдарч чадчихна төлбөрөө төлсөн төлбөр төлөлтөл ер нь юм штэ нэг 60-аас 70% байдаг. Тэгэхээр 30-аас 20% хүн айл өрхөд дайгдаж амьдарч ийн гэсэн үг үстэй. Японочууд болохоор одоо сөөх ч юм уу одоо хөрөнгөний менежментийн компани тухайн хотхонд амьдарч байгаа байшинд амьдарч байгаа хүмүүсүүдийг хүмүүжүүлэх ёстой. Тэр хүмүүсийг удирдах ёстой. Бид нар Японд очихороо хогоо ангилж ялгадаг. Тэгээ Японд очихороо бид нар соёлтой байгаа л гэдэг. Тэгсэн хэрнээ Монголд ирэхээрээ зүгээр нэг гэртээ ирлээ гэж байгаа юм шиг зүгээр та бүх хогнуудаа ингээл дураараа хаяад л. Тэгээ нэг талаасаа ингээд бид нар хөгжих ингээд амар процесс ингээд мэдээч цаг хугацаа орох бах. Тэгээ би ингээд 10 жилийн менежментийг яриад одоо л хүмүүс намайг ингээд ойлгодог болж штэ тий. Тэгэхээр тэрэн шиг ингээд биднэрт ингээд хугацаа угаасаа хэрэгтэй. Тэрний ингээд нэг дэмжлэг нь болохоор мэдээж юм төрийн оролцоо. Тийм тэгээд төрийн оролцооны тэр нэг хэв шинжин тэр одоо тэр төлбөр төлөөгүй айлуудыг Монгол банкны мэдээллийн санд оруулна. Энэ хэрэгжих одоо боломжтой эсхийг одоо тэгээд мэдээж тэр мэргэжлийн хуульчууд нь ингээд хандгах. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар энэ 100% төлбөрөөр төлдөг байжээж хөшүүрэг байх хэрэгтэй байна тийм. 100% төлбөрөөр төлдөг байжээж нөгөө эн чин чанартай байна. Яг одоо тэр магадгүй тэр сайн сүүхийн дарга байж болно шүү дээ. Тэ тэгэхэд чи тэр хүн одоо ингээ 10 сая төгрөг цуглуулах хэрэгтэй байлаа гэж бодоход 6 сая төгрөг цуглардаг. Цалингаа тавиал ямар ч мөнгөгүй үлдчихэд байхад тэр хүнээс чи ста нэрэ муу ажиллаж ин гэдэг ямар хэрэгтэй. Тэ тэгэнгүүт нөгөө сөөгийн дарга магадгүй чадамжгүй байж болно. Тэр хүн чадвартай болох хэрэгтэй. Барилгыг ойлгодог болох хэрэгтэй. За наад захын одоо ингээд гал гарлаа штэ. Гал гарлаа. Одоо нөгөө нэг одоо ихэнх барилгуудын одоо ингээд одоо үнэн л тэр ихэнх орон сууцны хотхнуудын барилгуудын галын тохиолдол ажиллахгүй. Гидрант нь усаа шахахгүй. Тэнд гал гарч байгаа тэр тохиолдол дуурахгүй. Энэ бол үнэн баггүй. Тэгчээд тэр асуудал чинь манай сөөхийн дарагт хамаатай байхгүй. Тий. Энэ ерөөсө галын аюулгүй байдлыг сөөхийн дарга тэр сууц өмшигчний холбоо хариуцна гэд байж байгаа шүү дээ. Тэгэд тэр галын тохиолдлынхаа асуудлыг одоо ажилдаг болгохын тулд хөрхийн нөгөө сөөхийн дарга чинь мэдэхгүй шүү дээ. Тий. Тэр холбоо тохиолдол байна, галын тохиолдол байна. За тэгээд одоо тэр дээвэр байна. Дээвэр уучлаарай та 16 давхар байшинд дээвэрт амьдарч байгаа хүн л хамаатай биш. Та нэг давхарт амьдарч исэн ч дээвэрт хамаатай. Тэгээ сөөх ингээд тэр чинь заавал засах ёстой. Тэгээ тэрний насжилтыг бас мэдэх хэрэгтэй. Манайхан ийм байхгүй. Одоо ингээд нийтлэг алдааны юу гэхээр эвдэрсэн хойно нь л нөгөө нэг засуулдаг. Тэ лифтийг одоо тэгээд ингээд гацхаар нь л одоо тэгдэг тий. Тэгээ сая одоо ингээд тэр лифтэнд ингээд хүүхэд ингээд индлээ штэ. Тэр бол бас сөөхийн буруу. Тэгэд яагаад тэрийг одоо ингээд засуулахгүй ингээд удаад байсан юм. Тэр барилгын компани буруу. Тэг ямар чанаргүй лифт суулгасан юм.
Тэ? Тэр лифтийг ингээд лифтийн компани буруу. Тэр лифтэндээ яагаад сервис хийхгүйсэн юм? Тэ? Тэгээд мэдээч нөгөө амьдарч байгаа хүмүүсүүдийн бас буруу. Тэ? Яагаад ингэж энийг шаардаагүй юм? Тэ? Тийм ингээ болгоомжтой байгаагүй юм ч гэдэг юм те. Тийм хөрөнгийн менежментийн чиглэлээр ажиллаж байгаа компаниуд бид нар нэгдээд хөрөнгийн менежер гэдэг сургалтыг бид нар зохион байгуулсан анх удаага. Тийм тэгээд хөрөнгийн менежер гэж сүүхийн дарга нар хөрөнгийн менежерүүд болох хэрэгтэй. Тийм. Барилгыг ойлгох хэрэгтэй. Юу юм дээр анхаарах хэрэгтэй. Наадахын барилгын компаниасаа хүлээж авахдаа зөв хүлээж авах хэрэгтэй. Зөвхөн нэг юм 3 ширхэг сандал, 3 ширхэг одоо тийм саад тий, саад. Тэгээ нэг шонтоо 10 гэрэл. Тэр зүйлийг хүлээж авах нь биш байхгүй. Тэгэхээр нөгөө нэг маш олон зүйлийн байгууламжийн талаар тэр хүн мэдлэгтэй байжээж нөгөө оршин суугч нарын эрх ашгийг жинкнээсээ хамгаална. Энд чинь хөрөнгийн менежмент гэдэг юм чи өөрөө маш том ойлголт байгаа даа. Одоо ингээд хууль батлагдана гэж байна. Хууль одоо хилцэгдэж явах шиг байна те. Хууль батлагдсанараа яг ямар өөрчлөлтүүд гарах вэ? Төлбөр төлөлтөн дээр 6 сар төлбөр төлөөгүй айлыг Монгол банкны мэдээллийн санд оруулна гэж байна. Тэгээ яг энэ бас хэрэгжихгүйг нь мэдэхгүй. Тэгэхдээ ямар нэгэн хөшүүрэг бол бид нэр хүсэж байна. Тэгээ төлбөрөө төлөхгүй байгаа айлууд ингээд яагаад ингэж цаавал байх хэвтэй тий. Тэгэхээр үгүй бол зөрчлийн хуулиар торгодогч гэдэг юм уу тий. Тэгвэл нөгөө талдаа сөөхн үнэхээр сайн ажилтдаг байх хэрэгтэй. Мэргэжлийн байх тухай ингээд тэр хуулийн дээр бас оруулах хэрэгтэй байгаа юм. Мэргэжлийн байх хэрэгтэй. Сууд цэмжлэгчдийн холбооны удирдах зөвлөл гэдэг ингээд оршин суугч нараасаа байгуулнаа. За тийм ээ болноо. Гүйцэтгэх захирал томилноо. Болноо. Тэгээд нөгөө гүйцэтгэх захирлаа мэргэжлийн болгооч. Үнэхээр тэр хүн ажил хийж байгаа бол цалин авч байгаа бол тэгэхээр нөгөө хүндээ хийж байгаа ажлыг гой сонирхолтой болгох үүднээс нэг талаараа нөгөө хүн ч гэсэн мэргэжлийн ажиллаач. Мэргэжлийн зүйлээ хийгээч. Барилгыг үнэхээр ингээд ийм байгууламжийг гой удирдаад ингээд зохион байгуулад гой авч явах гэж байгаа бол мэргэжлийн болооч гэдэг зүйлийг энэ хууль дээр бүр ингээд оруулж өгмөр санагдсан. Тэр зүйл байхгүй байгаа байхгүй. Мянган гой хууль байлаа гэд мэргэжлийн бус хүн байх юм бол тэр байшингийн чинь ялгаагүй сапруулна шүү дээ. Ялгаагүй л тэр олон орж ирсэн мөнгө чинь буруу удирдсан шүү дээ. Тэ? Тэгэл нөгөө нэг дансрууга хувь дансрууга аваад идэн шүү дээ. Ууштай шамшигдуулна шүү дээ. Тэ? Орчин суугчид маань суянгийн хэрэгтэй байна. Суянгийн нь тийм. Байгууламжийн менежментийн компани маань мэргэжлийн болох хэрэгтэй байна. Тэгээ яг тэгэд энэ нөхцөлийг нь хууль зүйн зүгээс нь бүрдүүлж өгөх. Бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Манай контент оролцсонд баярлалаа. Маш гоё хэрэгтэй мэдээллүүд өглөө. За тэгээ цаашдаа ажил үйлстэй амжилт хүсье. Тэгээд урилга хүлээж аваад оролцсонд баярлалаа. За баярлалаа.